Сайн байцгаана уу сонсогчдоо. За өнөөдөр би та бүхэндээ Jutilogy podcast-ийнхаа нөгөө энгийн дугаарын одоо 85 дахь дугаарыг танилцуулахад бэлэн болсон байна. За энэхүү маргааны тухайд гэвэл үндсэн зээлдэгч нь нас барсны дараагаар тухайн зээлийн одоо зээлэр авсан зүйлийг хамтдаа захиран зарцуулсан өөр этгээд одоо нас барсан зээлдэгчийн тэр зээлийн үүргийг хариуцах уу үгүй юу гэдэг маргааны шийдвэрлсэн маш сонирхолтой юм 3 шатны шүүхийн шийдвэртэй маргаан байна. За тэгээд марлаа маань танилцуулах уу? Аа. За ойкогийн шинжилэн энэ бол би сая сүүлд нэг усан дэд төр шийдвэрлэгдэж дууссан 26 оны шинэхэн кейсүүдээс юу н харж агаад энэ нэлийн сонирхолтой санагдаад сонгосон. Ойкогийн товч хилчлээ яг үндсэн маргаан нь бол одоо зээлийн гэрээтэй холбоотой. Гэхдээ нэг сонирхолтой нь бол бид нар бол мэдэн штэ тий одоо зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх буюу зээлээ авсан зээлийн эргээд төлөхийг нөгөө зээлийн гэрээний нөгөө тал болох зээлдэгчээс одоо шаарддаг тий зээл авсан хүнээс шаарддаг. За эсвэл бол одоо хамтран зээлдсэн буюу тий тэр ирэнд одоо хоёлаа гараас өдөрсөн хамт үүрэг хүлээсэн энэ зээлийг бид нэр хамт төлнө үү тий за эхний зээлч нь төлөхгүй бол дараа нь би төлнө ч юм уу тий за эсвэл бол одоо бүр барьцаалуулагчаасан ч юм уу тий тгийж шаарддаг шүү дээ одоо эд хөрөнгөө барьцаалаад үүрийн гүйцэтгэлийг хангуулахаар ямар нэгэн баталгааг бий болгоод тэнд үлдээсэн байгаа тэр үнэ шаарддаг тийм үү за тэгсэн чинь энэ кейс дээр сонирхолтой нь болохоор тухайн зээлийн гэрээнд бол ямар нэгэн одоо үүрэг хүлээж оролцоогүй буюу хамтран зээлдэгчээр оролцоогүй за ямар нэгэн эд хөрөнгөө барьцаалуулаагүй за баталгаач гаргаагүй тийм одоо яг энэ зээлийн гэрээний харилцаанд л ерөөсөөр оролцоогүй за тэгсэн мөртлөө нэг үндсэн зээлдэгчтэй маань одоо бас ямар нэгэн гэр бүлийн буюу хууль ёсны одоо гэр бүл эхнэр нөхөр гэсэн харилцаагүй тийм хамтран амьдрахчаас нь зээлийн гэрээний үүргийг шаардсайгүй юм сонирхолтой кейс бол байсан. За тэгээд 2026 оны ихэр буюу 2 сард эцэслэн шийдвэрлэгдсэн ийм кейсээс болохоор бас манайхан зарим нь бол харсан байж магадгүй эсвэл зарим нь хараагүй ч гэж магадгүй. За хэмжлэгчийн хувьд бол банк байсан. За тэгэхээр энэ бол нөгөө банк ирэхгүй этгээдээс авсан одоо зээлийн харилцаанд орж явж байгаа гэсэн үг. За хариуцагч нь бол оо гэдэг ийм иргэн байгаа. Сүүхийн шийдвэрийн хувьд бол агаан шатны шүүхийн шийдвэр нь Баян зүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний агаан шатны шүүхээс 2025 оны 6 дугаар сард гарсан. За давзаалтах нь бол мэдээж нийслэлийн иргэнийрийн давзаалгачны шүүхээс 2025 оны 10 дугаар сард гарсан. За тэгээд усан дээд шүүх бол 2026 оны 2 дугаар сард эцэслэн шийдвэрлэгдсэн ийм кейс бол байсан. За үйл баримтын ер нь бараг түрүүн товч хэлчлээ дээ. Гэтээ ер нь бол яг хөө таарчээ. За банкны хувьд бол одоо иргэн им гэдэг хүнтэй 2016 онд зээлийн гэрээ байгуулад 10 сая 600 мянган төгрөг жилийн одоо 19.2% хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлтүүлсэн байт юм байна. За яг энэ хүү муу хугацаан дээр маргаагүй болохоор нэг одоо гол ач холбогдолтой хэсэг бол ерөөсөө биш л болж таарч байгаа юм л да. За тэгээ үүний дараа энэ зээлийн гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулаад буюу ер нь зээлийн нэг үндсэн дүн дээр нэмж зээл 7 сая төгрөг авсан байдаг юм байна. За тэгэхээр 2016 онд 10 сая төгрөг авчаад 17 онд дахиад 7 сая төгрөг нэмээд авсан одоо ийм зээлдэгч байсан байна банкнаас. За тэгээд зээлдэгч нь ингэж одоо 2 жил дараалал зээл авсныхаа дараа буюу ер нь нэг жил хагасын хугацаанд буюу 18 оны 4 сарын өдрийн байдлаар нэг 6 сая 450 мянган төгрөг ер нь төлсөн байдаг юм байна. За гэвч зээлдэгч юм нь бол 18 оны 4 сарын 7-нд бол ер нь нас барсан ийм байсан юм байна. За тэгээд мэдээж нөгөө зээлдэгч нас барсан. За тэгээд банкнд одоо мэдээж заасан хугацаанд буюу иргэн төлөлтөйгөө хуваарийн дагуу зээл бол төлөөгүй байж таараа нүүргэн хугацаа атарч гисэн тий. За тийм учраас банк бол ер нь энэ зээлдэгчтэй холбоотой одоо хэмжлэлийг шүүхэд бол гаргасан байгаа юм байна. За тэгээд үндэслэл нь ер нь юу байсан бэ гэдэг юм бол одоо зээлдэгч им нь бол одоо иргэн О гэдэг хүнтэй 2010-аас 18 оны хооронд гэрэлтэй батлуулаагүй ер нь хамтын амьдралтай байсан. За энд бол одоо ингэж хамтран амьдарч байгаа хэвтээ 15 онд бол хашаа байсан авсан байдаг юм байна. Энэ нь бол хамтран амьдарч Огийнхаа нэр дээр бүртгэлтэй. За тэгээд Ц нь бол одоо 16 онд анх банкнаас зээл авахдаа гэртээ тавилга авах зорилгоор ер нь бол одоо зээл авч ирсэн юм байна. За тэгээ 17 онд дахиад зээл авахдаа бол хашаа бишнээ засвар билгэнэ гэдэг ийм зорилгоор зээл авч ирсэн буюу энэ нөгөө хамтран амьдрагчтайгаа хамт амьдраад байгаа энэ хашаа бишнээ засан сайжруулалт хийн одоо тавилга мавилга авна гэдэг ийм зорилгоор зээл авч ирсэн гэж бол тайлбарлаж байгаа юм. За ийм учраас нэхэмжлэгч банкны зүгээс болвол энэ хамтран амьдрагч
зээлдэгчийн авсан энэ зээлийн хөрөнгө буюу одоо энэ зээлсэн мөнгөө те дундаа өмчүүлсэн байна. За тэгээ зээлээр аваад байгаа энэ хашаа байшин тавилга мавилга гэх зэрэг зүйлсийг дундаа өмчүүлсэн. За тэгээд зээлдэгчийн хууль ёсны өвлөгч гэж бол одоо энэ банкны зүгээс бол үзээд за тэгээд хамтран амьдрагч оод нь бол одоо хариуцагчаар тодорхойлоод тэгээд иргэний иргэн шүүгүүд бол ингэж нэхэмжлэл гаргасан байдаг юм байна лээ. Сонирхолтой. За тэнгуут хариуцагчийн тайлбар бол за одоо нас орсон зээлдэгчд бол ингээм хамтран амьдэрчсэн боловч дундаа бол хүүхэдгүү за хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөө буюу яг бүртгэл дээрээ бүртгэгдсэн зүйл бол байдгүй гэрэлтэй бүртгүүлээгүй за тэгээд зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр оролцоогүй за тэгээд одоо зээлдэгч нас орсны дараа бол би ямар нэгэн өв хүлээж аваагүй учраас энэ хэмжлэг хүлээн зөвшөөрөхгүй гэж бол юу маргадаг юм аа. За анхан шатны шүүхийн шийдвэр бол ерөнхийдөө хэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж шийдвэрлсэн гэдг нь одоо үндсэн шаардсан 17 сая төгрөгөөс а зээлдэгч аль хэдийн төлчихсөн байгаа 6 сая төгрөгийг хасаад за тэгээд энэ үүнийг нь 50%лаад ерөнхийдөө нэг 5-аас 6 сая орчим төгрөгийг бол хариуцагч аавал төлөх ёстой байна гэж шийдвэрсэн гэсэн үг. За ингэж дүгнэхдээ нэг хит хитэн дүгнэлтийг бол хийдэг. За эхлээд бол мэдээж иргэний шүүгч нөгөө талуудын оронд байгуулагдсан гэрээ түүний харилцааг нь дүгндэг штэ тий. За тэнгуут ер нь уул нь хариуцагч байгаа бол зээлийн гэрээний үүрэг одоо оролцоод байгаа үүрэг хүлээгээд байгаа оролцогч бол ерөөсөө биш тийм үү. Гэтээ одоо банк болон нөгөө зээлдэгч team нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бол иргэний үйл заасан хүчин төгөлдөр бол зээлийн гэрээ мөн байна. За тэнгууд нөгөө хамтран авсан хашаа байшин газрыг бол зээлдэгч юм болон оонор бол дундын өмч гэж үзнэ. Дундаа хэсгээр өмчүүлж исэн буюу одоо өөрт ногдох үр шимийг өмчлөх одоо ийм хэсгээр бол одоо өмчүүлж исэн хүмүүс гэж бол дүгнээд за тэгээд болон эмийн энэ авсан зээлийн дүнгийн 50% өмчлөгч гэж бол тэр үзэж байгаа гэсэн үг одоо энэ өмчөө одоо хэдийгээр хамт бүртгүүлээгүй гэрэлтэй баталгаажуулаагүй дундын өмч гэж үзэхгүй ч гэсэн энэ хоёр ингээ хамтдаа өмчүүл одоо хэрэгжилжсэн тий хамтран авсан буюу дундаа хэсгээр өмчлөх буюу яг ногдох хэсгээрээ л хэр их одоо хувь хэмжээгээр тэнд өөрийнхөө хүчин чармайлт мөнгө төгрөгийг оруулсан тэр хувь хэмжээгээр яг эргээд үр шимийн ногдож байгаа тий өмчлөж байгаа тэр тогтолтоор ерөнхийдөө дундаа хэсгээр өмчлөж ийн гэж үзэж байгаа. Тийм болохоор эргээд яг энэ зээлийн гэрээний үүргийн 50% нэгсэн бол хариуцах юм байна гэж бол дүгнсэн. За тэгээд яг миний өмнө дурсанчлан ер нь тэр нэг төлөөгүй байгаа үнийн дүнгийн 50% төлөх ёстой байна гэж дүгнсэн. Гэхдээ ер нь бол нэхэмжлэгчийн нэхэмжлэгч банкны хилээд байгаа бол хууль ёсны өвлөгч гэдэг дээр бол үндэслэлийг нь дэмжээгүй буюу өвлөгч бол биш гэж үзсэн. Яагаад тэгэхээр одоо аль биесээр гэрэлтэй батлуулаагүй эхнэр нөхөр биш те. За тэгээд эргээд натарчтай холбооноос тодорхойлтын авах юм бол өв нээгдэх үед энэ хүн дээр ямар өв очсон юм бэ гэдэг зүйлүүд бол гарч ирдэг юм байлээ. За тэн дээр бол одоо нас орсон зээлдэгч эмэд бол одоо ямар нэгэн өвлөгдөх эд хөрөнгө бол байгаагүй. За тэгээд оод өвлөгдсөн зүйл бол байгаагүй. Ийм учраас бол ерөөсөн хууль ёсны өвлөгч бол байгаагүй гэж бол үзэн. За тэгээд бас нэг яг сонирхолтой оод саяны дундаар хэсгээр өмчлөх буюу одоо энэ хашаа байшингийн өргөн чинь хамтарч аваад за тэгээд ер нь аль нь өөрсдийнхөө хүчин чармайлт төв хэмжээг ийшээ оруулаад хамт амьдраа засан сайжруулад ингэ явж исэн болохоор яг зарим хэсэг нь бол одоо оод ногдоод зарим хэсэг нь нэмэд ногдож байгаа учраас энэ зээлийн гэсэн 50% нь хуваачаа гэж тайлбарласан шүү дээ тий. За энэ дээр мөн иргэний хуулийн 492 дугаар зүйлийг нэмж оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл иргэний хуулийн 492 дээр ч нэг үнэлэлгүйгээр хөрөнгөжих зохицуул байдаг шүү дээ тий. Тэн дээр бол за хэдийгээр энэ хариуцагч байгаа болон нэхэмжлэгч одоо банк хоёрын хооронд ямар нэгэн зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэрээ байгуулагдаагүй одоо буюу иргэн он энэ банкны өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй ч гэсэндээ иргэний хуулийн 492-ийн 1-1 зааснаар хөрөнгө алж авсан этгээд нь болон үүрэг гүйцэтгэгч этгээд хооронд үүрэг үүсээгүй эсвэл үүрэг нь хожим дуусгар болсон буюу хүчин төгөлдөр болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг төлөг олж авсан этгээдээс бутан шаардах эрхтэй гэдэг зохицуултыг бас ер нь энэ хэсэгт бол хэрэгжилж болох юм байна. Энэ тохиолдолд бас энэ хэсэгт хамаарч байна гэж анхаашны шүүх бол үзсэн. Тэр үндэслэлгүйгээр хөрөнгөжих зохицуултыг тэр дундаар хэсгээр өмчүүлж байгаа хэсэгтээ ер нь хамтраад за тэгээ эргөө болон 50% төлөх ёстой байна гэж бол анхаашны шүүх үзсэн гэсэн үг.
Яг нь надад бас эргээ сонирхолтой санагдсан юм нь ер нь бол яг нөгөө иргэний иргэн шүүхэд чинь хэмжлэл гаргахад одоо хариуцагчаа тодорхойлоод гэрээ мэрэгээ өгнө штэ тий. За тэнгуут яг одоо зээлийн гэрээн дээр нь оролцогч биш. Тэгснээ одоо үндсэн зээлдэгчийнх нь хууль ёсны өвлөгч буюу одоо гэр бүлийн хүн биш те гэр бүлээ батлуулж тасаг аль биесны эхнэр нөхөр нь биш байхад бас яаж хариуцагчаар татаж татах нь ч юм бэ хариуцагчаар тодорхойлж өгөөд анхаашны шүүх авсан нь бас айгүй сонирхолтой. Тэг ямар ч тач ийм хэргийг бол анхаашны шүүх бол ингэж шийдвэрлэсэн байсан. За тэнгуут давтаалтагчны шүүх бол агашны шүүхийн энэ хууль хэрэглэн дээр нь өөрчлөлт оруулад гэхдээ зарим хэсгийг хангасан шийдвэрийг нь хэвээр үлдээсэн. Гэхдээ энэ үндэслэл нь айгүй сонирхолтой. За давтаалагчны шүүх бол агашны шүүхийн хууль хэрэглэнд өөрчлөлт оруулахдаа ер нь агашны шүүхийн тайлбарлаад байгаа энэ үндэслэлгүйгээр хөрөнгөжих 492-ийн 1-1-ийг хэрэгэлсэн нь бол энэ тохиолдолд үндэслэлгүй маа. Энэ бол ингээд энэ харилцааг буруу тодорхойлж байна. Энэ тохиолдолд иргэн о буюу хариуцагч бол үндэслэлгүйгээр хөрөнгөсөн зүйл бол байхгүй. За мөн нөгөө хариуцагч нь бол нас орсон зээлдэгч хуульсны өвлөгч биш учраас өвийн зохицуулалтыг ч мөн энд хэрэглэхгүй гэж дүгнсэн. Гэхдээ яа тэр нөгөө нэг зарим хэсгийг нь хангацсан байгаа буюу эргэн оо бас зарим хэсгийг төлөх ёстой гэдэг шийдвэрийг нь хэвээр үлдээсэн бэ гэхээр эргэн оо анхны шүүхэн шийдвэрийнхаа одоо шүүх хурлынхаа явцад ингэсэн байлээ л дээ. За яг угаасаа ингээд авсан зээлүүдийн энэ хамтран амьдарч байсан хашаа байшингаа сайжруулахад тавилга мавилгаад авахд бол угаасаа хэрэгэлсэн тий. Гэхдээ энэ зээлийг бол би одоо хамт аваад төлнө гэдэг үүрэг анханаас хүлээгээгүй байсан. Гэхдээ яг сүүлд 17 онд нөгөө нэг 7 сая төгрөг нэмж авсан гэдэг байгаа штэ тий. Тэгэж нэмж авахад бид хоёр хамт Солонгос явсан. Үүнтэй холбоотой хамт ашигласан би 3 сая төгрөгийг төлжөө гэж хүлээн зөвшөөрсөн юм байлээ. За тэгээд мөн анхны шүүхэн шийдвэр гарсны дараа давтаалтагчны шүүхэд хариуцагч гомдол гаргаагүй хэмжлэгч гомдол гаргасан юм байлээ л дээ нөгөө талын ингээд хангаа шийдвэрлсэн чинь. За тэгсэн чинь давтаалтагчны шүүхэн дээр нь дүгнэлт хийхдээ за ер нь бол энэ хариуцагч байгаа бол өөр анхны шүүхэн шийдвэр дээр 3 сая төгрөгийг одоо төлөхөг хүлээн зөвшөөрсөн. За ингэснийхаа дараа гэхдээ анхны шүүхэн шийдвэрийг ч өөрөө ер нь бол дав залтаж одоо гомдоогүй гэдэг нь ер нь үүнийг хүлээн зөвшөөрсөн юм биш үү. Ийм учраас ер нь нөгөө талуудын тохиролцооны буюу одоо зохигчдын зарчмыг харгалзаж үзээд нэгэнд хүлээн зөвшөөрсөн гэж бол дав залтны шүүх үзээд гээд энэ хэмжиглийн зарим хэсгийг хангасан хэсгийг нь бол хэвэр үлдээж бол шийдвэрлсэн байгаа юм. Тэгэхээр яг бас сонирхолтой ингээд давтаалгачны шүүхийн дүгнэлтийг харах юм бол хариуцагч төлөх бол ямар ч эрхтэн үндэслэхгүй байна гэдэг дүгнэж байгаа байхгүй яагаад тэгэхээр хуульсны өвлөгч биш гэдэг анхаашны шүүхийн шийдвэрийг бол зөв байна гэж байгаа юм. Тэгснэ анхаашны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болоод байгаа нөгөө үндэслэхгүй хөрөнгөцсөн дундаа хэсгээр өмчүүлсэн гэдэг хэсгүүдийг бол энэ харилцааг буруу тодорхойлж энэ хуулийг буруу эргэлсэн байна гэж тайлбарласан буюу уул нь хариуцагч байгаас мөнгө шаардах үндэслэл байхгүй байна гэж дүгнсэн гэсэн үг байгаа. Тэгсэн мөртлөө яг хөө тэгээд за хариуцагч өөрөө тэгээ хүлээн зөвшөөрсөн юм шүү дээ. Гомдол гаргаагүй гэдэг чинь тэгээд бараг нөгөө дугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм шүү дээ. Гэт тэгээд тэр хэсгийг нь бол хэвэр үлдээчихсэн байсан. За тэнгуут усын дээд чөх бол бас сонирхолтой дүгнэлтүүдийг энэ дээр нь бол хийсэн. Усан дээд чөхөөс олж ерөнхийдөө саяны ярьсан шийдвэр магадлалыг бол хүчингү болгоод хэмжлэгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм банкны. За ингэхдээ энэ нөгөө нэг банкны хэмжлийн шаардлагын үндэслэл болгосон зээлийн гэрээ болон түнд оруулсан өөрчлөлтийн гэрээнд бол хариуцагч бол ерөөсө гар үсэг зураагүй буюу ямар нэг үүрэг хүлээж байгаа этгээд энэ гэрээний оролцогч ерөөсө байгаагүй. За тийм болохоор яг нөгөө зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх буюу одоо хэмжлэл гарах эрх бол хэмжлэгчд байхгүй тий Огийн эсрэг. За тэгээд мөн хариуцагч Огийн хувьд бол зээлэгч буюу нас барагчийн үүргийг одоо мөн хүлээх тийм өвлөгч. За тэгээд өвлүүлэгчээс ямар нэгэн тийм эд хөрөнгө өвлөж авсан гэдэг хэсэг бол хэрвээ одоо танай банк эндээ шаардах юм бол ач холбогдолтой. Гэтэ нөгөө анхан болон давах дээр бас нэлийн дурдгцанчлан бол нэгдүгээр төрөөс нөгөө хууль ёсны эхнэр одоо байгаагүй учраас иргэний хуулийн нөгөө 521-ийн 1 заасан буюу яг иргэний хуулиар бол яг нөгөө эхний өвлөгч хууль ёсны өвлөгч төрөөсөө биш байгаа байхгүй. За тэнгуүтээ угаасаа авсан баримтуудаас бол иргэн бол нас орсон зээлдэх тиймээс ямар нэг эд хөрөнгө өвлөгдөөгүй гэдэг нь бол тогтоогддгоо. За тийм болохоор одоо иргэний хууль нөгөө 335-ийн 1 ийм зохицуулт байгаа юм байлээ л дээ. Тэгээ өв хүлээ авагч те нас орсон хүнээс буюу өвлүүлэгчээс ямар нэг эд хөрөнгө хүлээж авсан бол бас яг түүнийхээ хуваар хүртэх хэмжээгээрээ эргээд тухайн хүний үүргээс нь аль хэмжээгээр хүлээн те одоо үүргийг нь хүлээн төлнө гэдэг шиг санаа нь бол
Одоо за чи жишээлбэл нас орсон хүнээс хашаа байшинг нь өвлөөд авчихсан. Гэтэл тэр хашаа байшны зээлтэй байсан болвол чи яг тэр өвлөж авсан хувь хэмжээгээрээ буюу тэр зээлийн төлбөрийн тэр хашаа байшинхаа зээлийн төлнөөл гэдэг агуулга авчиж байгаа байхгүй юу? За гэтэл хариуцагч А буюу одоо энэ О гэдэг иргэн бол ямар нэгэн өв хүлээж аваагүй учраас энэ иргэний хуулийн 335 дугаар зөвлөлд заасан өвөсөн зүйлийнхээ хувь хэмжээгээр эргээд үүргийг нь хүлээх тэр хэсэг бол бас мөн энд одоо ярихдаггүй буюу энэ хэсэгт бол хамаарахгүй гэж бол усан жиж хөл үзсэн. За тэгээд анхан шатны шүүхийн тайлбарлаад байгаа ер нь энэ нөгөө мөнгөн хөрөнгийг зээлдэгчтэй хамтран захиран зарцуулсан нь буюу энэ өрчин зээлсэн за тэгээд хамт нөгөө хашаа байшиндаа тавилга мавилга засан сайжруулалт хийсэн гэж ярьж байгаа шүү дээ тий. Хамт энэ захиран зарцуулсан нь иргэний хуулийн 108 дугаар зүйл заасан тэр нөгөө дундын өмч буюу дундаа эсгээр өмчлөх гэдэг зүйлд хамаарах юм уу гэдгсэн чинь усын дэж хөл хамаарахгүй гэж үзсэн. За энэ дээр бас юу гэж тайлбарсан бэ гэх юм бол а одоо зээлийн гэрээний зүйл болоод байгаа мөнгөө хөрөнгө буюу одоо мөнгө нь штэ тий. Энэ бол хуваагдах боломжтой хөрөнгө юм аа. Жишээлбэл бид 500 мянган төгрөг 250 250-нд хувааж болно штэ тий. За гэтэл хашаа байшин гэдэг зүйлийг бид дундаа шууд голоор нь хувааж болохгүй штэ тий. За тийм болохоор мөнгөө хөрөнгө гэдэг бол хуваагдах боломжтой хөрөнгө. Түүнийг дундаа өмчлөх бол боломжгүй. Шууд өөр хуваагаад өөр өөртөө өмчлөх хэсгийг авчна. За харин зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдаа авсан байж болзошгүй гэж явагдаж байгаа. Тэгээ гол нь болзошгүй зүйлсийг дундаа өмчлөх нь зээлийн гэрээний үүргийг хамтд нь хариуцах үндслэл болох тухайд бол хууль зохицуулалт алгаа гэж бол бас ингэж хэлдэг юмсан байсан. Өөрөөр хэлбэл явж явж энэ маргааны гол асуудал нь хариуцагч байгаа бол нэг туйлсны өвлөгч байгаагүй. За тэгээд тэр зээлийн гэрээний яг хамтран үүрэг хүлээс итгээд бол аль бие осоор байгаагүй. За тэгэхээр эргээд яг энэ нөгөө нэг зээлээр авсан одоо тэр эд зүйлээ хамтдаа захиран зарцуулсан нь эсвэл тэр зээлээр авсан 10 сая төгрөгөө зүгээр хамт захиран зарцуулсан нь эргээ тэр 10 сая төгрөгийг хамт төлөх үүргийг хүлээж гин үү гэдэг дээр улсын дэд хууль ерөнхийдөө бол хууль дээр зохицуулт байхгүй гэж байгаа гэсэн ер нь үгүй л гэж дүгнэж байгаа юм шиг бол харагдсан. Яагаад тэгэхээр нэхэмжлийн шаардлага тэр чигт нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэж байгаа шүү дээ. За тэгээд нэлээд юм сонирхолтой тал талаас бас нэг мөнгө олох гээд айгүй олон үндэслэл гаргаж ирж тайлбарласан ийм сонирхолтой кейс бол байсан. Оюукагаас асуух зүйл байна уу энэ кейс төр? Одоо банкны хувьд одоо нөгөө үүрэг ер нь нөгөө гэрээний үүрэг дуусруулах үндслэнийг нь нөгөө үүрэг гүйцэтгэгч нас орсон гэд байдаг шүү дээ. Болно тий. Банкны хувьд яг нөгөө тэр үндслээр дуусгар болчихж байгаа гингүүд одоо мөнгөө гаргаж авахын тулд өөр арга зам хайгаад яг саяны шугамар л хэмжил гаргасан баг л та. Тэнгүүд энээс өөр замаар банк ер нь мөнгө авах боломжтой юм уу л гэж бодлоо. Одоо ингээд угаасаа нөгөө шууд ингээд эрсдэл үү? Одоо ерөөсө давагдахгүй эрсдэл гэж харах юм болов уу? Тийм ч угаасаа эрсдэл шүү дээ тий. Зээлдэгч нь нас барах гэдэг бол тийм болохоор одоо хамтран зээлдэгчтэй ч юм уу тий. Эсвэл өндөр үнийн дүнтэй гэрээнүүд дээр заавал барьцаа авдаг ч юм уу, баталгаа гаргуулдаг ч юм уу. Тэдгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэрэгслүүд бол байгаа шүү дээ тий. Энэ тохиолдолд бол тэдгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу эргээд арт нь энэ хүн зээлээ төлөхгүй бол яах вэ гэдэг тийм баталгаа угаасаа энэ гэрээн дээр ерөөсөө яригдаг байгаа байхгүй хамтран зээлдэгч ч байхгүй. За гэхдээ хэрвээ одоо жишээлбэл саяны иргэн оо бол яг ихнэр нь байгаад тий. За тэгээд яг саяны эд хөрөнгөө өвлөх замаар олоод авсан ч юм уу байвал яг иргэнүүл холбогдох зохицуултын дагуу одоо өв хүлээж аваад түүнийхээ ногдох хэсгээр үүргийг нь хүлээгээл явах хэрэгтэй байсан байх. Харин энэ тохиолдолд тийм биш болохоор за тэгээд зээлдэгч нь нас орсон болохоор оюукаас хэлсэн шүү дээ нөгөө иргэний хууль дээр зээлдэгч буюу ерөн зүгээр үүрэг гүйцэтгэгч нас орно гэдэг чинь өөрөө тэр үүрэг дуусгар болгох нэг үндслэл болж идэг. За тэнгуут ард ардаас нь тэр хангуулах зохих шаардлагатай арга хэмжээнүүдийг аваагүй болвол тэгээл угаас энэ банкны эрсдэл болоод одоо эрсдлийн сангаас хаана гэдэг зохицуултууд эргээд хууль мөлөөр зохицуулагдаад явдаг. Тэнгуут эргээлээ харахгүй тэндээсээ одоо хаагдах тийм эрсдэл болоод банкнд үлдсэн гэсэн л үг болж байна л та. Энэ нөгөө ипотекийн зээлүүд дээр бол амь насны даатгалууд давхар яригддаг бах тий. Тийм байлээ. Ипотекийн зээлүүд бол амь насны даатгал яригдана. За тэгээ зарим тохиолдолд хамтран зээлдэгч бас заавал одрыг шаардаж мартаад тэгэж явдаг юм байлээ. Зөв. Тийм тэгэхээр энэ бол нөгөө банк яг эрх бүхий этгээд буюу нэг тусгай зохицуулалттай зээл болгоод байгаа этгээд шүү дээ. Эднэрийнх нь өөрсдийнх нь л одоо дотоод зохицуулалтаар ямар зээлийг эрсдэлтэй гэж үдээ заавал одоо хамтран зээлдэгчтэй авах юм. Эсвэл яг тухайн зээлдэгч дээр шалгуур тавьдаг гэж болно тий. Энэ зээлдэгч бол эрсдэлтэй учраас магадгүй энэ хэмжээний мөнгөнд дүнг заавал хамтран зээлдэгчтэй эсвэл заавал барьцаатай болох нь гэдэг ч юм уу тий. Тэдгээр одоо бодлого зохицуулалтаараа яг эргээд нартлын эрсдлээ бодож нөхөж явдаг байх.
одоо энэ шийдвэр гэхдээ нөгөө зарчмын хувьд айгүй өндөр ач холбогдолтой юм шиг байна тий. Одоо гэрээний нэг тал биш бол яг гэрээний үрийг ингээд халдааж хэрэглээд байж болохгүй гэдгийг хэлж байгаа Тийм бид юм нар бол шиг. нөгөө юуг бол мэдэн шүү дээ. Манай арга хамгийн ихний подкастын дугаарууд гэдэг чинь мараа 3 жилийн мөлөө өмнө мега тайрын нэг ярьжсэн кейс гэдэг чинь нөгөө нэг хамтран зээлдэгчээр оролцсон. Гэхдээ тэр нь 16 настай л 17 настай хүүхэд нэж таарад. Тэгээд ээжийг зүгээр нөгөө банкн дээр ирээд гаруусыг дурчих гээд харна би дурцсан юм аа. Тэгээ хамтран зээлдэгч болцсон юм а ч юм уу тий. Нэг кейс ярьжсэн санагдаад байна. Тэнгүүд яг энэ Тийм. зээлийн гэрээ мөрөн дээр эргээд хамтран зээлдэгч болно. Хамт үүрэг хүлээн гэдэг дээр эргээд шүүхт дүгнэлт хийхдээ бас нэлээ нөгөө цаад яг одоо тэр ухамсар байсан юм уу тий хамтран үүрэг хүлээж байгаа ухамсар байсан юм уу эсвэл энэ гэрэн дээр яг зурсан юм уу зураагүй юм уу ямар эрх үүрэгтэй оролцсон ямар одоо ач холбогдол юу мэр ч юм тий ямар үүрэг өрөөлтэй тий оролцсон гэдгээс нь шалтгаалаад айгүй тийм сонирхолтой дүгнэлтүүдийг яг кейс бай кейс гаргаж ирж байгаа юм шиг бол санагдаж байгаа. Харин тийм байх тий. Одоо энэ кейс дээр нөгөө жишээл ялимгүй өөрчлөлт оруулаад кейс нь жишээлбэл яг альбасор гэрэлцэн гэрлэгчэд байсан бол одоо шийдэл бас өөр болох гэдэг шүү дээ тий. Тийм би бас тийж хараад байгаа. Тэгэхээр нөгөө кейс бай кейс ийм гоё хууль хэрэглээний тайлбарууд онцлог тохиолдлууд гарч ирж байгаа юм байна да. Яг одоо гэрэлтэй батлуулсан тэгээд энэ нь хин нэгнийх нь одоо угаасаа нэр дээрх юм бол тэгэл хамтран өмчлөгч болж штэ тэ. Тэгээд гэр бүлийн хамт өрөнгө болох юм чинь магадгүй яг тэндээс нь одоо нас барсан эмэд ноогдох хэсгээр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулна ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлүүд бас эргээд гарч ирэх байсан байх. Яагаад тэгэхээр иргэн нас барсан зээлдэгч одоо эм нь бол өөр төр хөрөнгөтэй болчиход байгаа штэ тий. Одоо гэр бүлийн дундын хөрөнгөтэй болчиход байгаа гэсэн үг штэ. Энэ тохиолдолд болохоор одоо хашаа байшин хүн Огийн нэр дээр за тэгээд энэ хоёрыг нөгөө нэг одоо үйл хөдлөх хөрөнгийнхөө гэрчлэгийн дээр нь хамт одоо дундаа өмчлөж байгаа гэдэг хоёулаа нэр нь байдгүй ч юм уу тийм үйл баримтуудтай байгаа болж таарж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь л яг иймэрхүү зээлийн гэрээ хамтран зээлдэгчтэй хэсгүүд болол тэгэл яг кейс бай кейс гэрчлэгийн дээрээс та нэр нь байна уу байхгүйгээс шалтгаалаад янз янз бол шийдэгдэх баг. Энэ кейс бол ихтэй бас надад тарин нэлээд сонирхолтой. Өмнө харж байгаагүй кейсүүдийн энийг бол харагдсан байхгүй юу? Тийм ээ. Тэгэд одоо зээлийн гэрээч гэлтгүү ер нь өөр юм гэрээнүүд дээр одоо гэрээ байгуулаагүй этгээд ингэж хамт одоо хариуцагч болж орж ирэх үү гэдэг дээр ч гэсэн энэ кейс бусдаа тийм нэг үлгэр дуурайлан жишин жишг болохоор юм уу? Тийм магад яг хөө миний харин бас кейсийг эхэлж харчаад гайхсан нь анхаашны шүүх яаж хэргийг авсан юм бол гэ би бол баг ийм кейс бариад очвол буцах юм шиг санагдаад байгаа байхгүй надад. За ер нь айгүй сонирхолтой гоё кейс байна. За ийм кейс байла. Тэгээд энэ удаагийн дугаарт манай анхаарал санд дуусанд баярлалаа. За тэгээ баяртай. Баяртай.